Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний телевизийн 2 дугаар сувгаар та бүхэнд монгол хэлний хичээл заах гэж байгаадаа миний үе баяртай байна. Энэ нэвтрүүлгээр энд сууж байгаа үндэсний цонх, гадаадын иргэд, хүүхэд залуучууд монгол хэлийг шимтэн сонирхож байгаа хэн бүхэнд зориулж байгаа юм аа. Энэ нэвтрүүлгийн хүрээнд та бүхэн 7 хоногт 2 удаа 15 минутын хичээлийг нийт 90 цагийн хугацаатай судлаж суралцах юм аа. Энэ хичээлийг судалснаар үгийн сангийн 2500-аас 3000 үгийн багтаамжтай зөв ярьж, зөв бичиж суралцах дадал хэвшилтэй болж монгол хэлний анхан шатны мэдлэгийг олж авах ёстой юм аа. Манай хичээлийг судлаж энэ талаар ямар санал хүсэлтэй байгаагаа Пүрэв Жансан Gmail BNK91 Yahoo.com-оор санал хүсэлтээ ирүүлнэ. Та бүхний бэлгийн мэлмий тунгалаг биерийн үзүүр хурц байх болтугай. За бүгдээрээ монгол хэлнийхээ анхны хичээл цагаан толгоогоо эхэлж сурцгаая. За цагаан толгой хичээл 1-р хичээлээр бүгдээрээ цагаан толгой 35 үсгийг бичлэг дуудлагатай эхлээд суралцнаа. Би энд бичихтэй цагаан толгой үсгийг бичмлэр дараа нь дуудлагыг бас та нарт бичих учраас бүгдээрээ хамт хэлээд хамт бичээд эхлэх юм шүү. Жижиг А. Тэгээ дуудлага нь бол А гэсэн шиг дууднаа. Б. Жижиг Б. Дуудлага нь бол Б гэж дууднаа. В. В. Г. Г. Д. Д. За энэ үтсэн үсгүүдийг хамт цөмөрөө дуудъя. А, Б, В, Г, Д. За дараагийн үсэг Е. Е. Ё. Е я хоёроо нэг нь Е, нөгөөх нь Ё гэсэн шиг дууднаа. Дараагийн үсэг Ж. Дуудлага нь Ж. Дараа нь З. Дуудлага нь З. Дараа нь И. Дуудлага нь бичлэгтэйгээ адилхан И гэж дуудана. Дараа нь хагас. За бүгдээрээ хамт дуудъя. Е, Ё, Ж, З, И, хагас. К гэж хэлнэ. К. Өл.
дуудахдаа өл гэж хэлнэ. Эм дуудахдаа эм эн дуудахдаа эн гэж дуудана. о о о ин о дараагийн үсэг п дуудлага нь п гэсэн шиг дуудагдана. п. За бүгдээрээ энэ бичсэн үсгнүүдээ хамт уншийе. К Л М Н О П. За дараагийн үсэг. р дуудлага р дараа нь с дуудлага с т дуудлага нь т р с т о дуудлага о дараагийн үсэг у дараа нь эп эп р с т о у эп дараагийн үсэг х дуудлага х гэсэн шиг дуудана. За дараагийн үсэг нь ц. За бүгдээрээ миний гарын дарааллыг хараад бичээрэй. ц ч ц. За энэ хоёрыг дуудлахдаа ц ч. дараагийн үсэг иш дуудлага нь иш гэсэн шиг хэлэгдэнэ. иш. дараа нь ишчэ. дуудлага нь ишчэ гэж дуудагдана. ишчэ. За тэмдэг үсэг 3 байгаа. хатуугийн тэмдэг ой
зөөлний тэмдэг. Хатуугийн тэмдэг үй зөөлний тэмдэг. Дараа нь дуудахдаа бичсэн шигээ хэлбэрээр дуудана. Юу я За монгол хэлний цагаан толгой энэ 35 үсэгтэй. Энэ 35 үсгийг 1946 оноос эхлэн хэрэглэж байгаа. Энэ цагаан толгой нийтдээ 35 үсэгний 13 нь их шиг үсэг, 20 нь гийгүүлэгч үсэг, 2 нь тэмдэг үсэг гэж та бүхэн тогтоож явах ёстой. За ингээд бүгдээрээ дахиад 35 үсгээ надтай хамт хэлээрэй. За цагаан толгоогоо эхнээс нь ахуулаад багштайгаа хамт дуудъя. А Б В Г Д Е Ё Ж З И хагас К Л М Н О О П Р С Т О У Ф Х Ц Ч Ц Ч Иш Ч хатуугийн тэмдэг И зөөлний тэмдэг Ю Я За ингээд та бүхэн бичгээ энэ дуудлагаар нь дуудаж дахин бичих хэрэгтэй. За энэ бичлэг харагдаж байна танд. Бичлэгийн хэлбэр нь яг энэ чиглэлээр энэ дүрсээр та нар бичих ёстой. Б жижиг Б дуудлага нь Б сайн анхааралтай хараарай. В жижиг В дуудлага нь В анхнаасаа эхлээд буруу бичвэл дандаа буруу бичдэг болно. Тийм учраас яг багшийнхаа бичсэн энэ дистраллаар бичих ёстой шүү. Г Д уралд гарч байгаа нь бол бичмэл, аралд нь бол дуудлагыг би яаж дуудах вэ гэдгийг та нарт бичих юм аа. Д Е Ё Ж З дуудлага З И дуудлага нь бичлэгтэйгээ адилхан И хагас К
К Л дуудлага нь Л М дуудлага нь М Н дуудлага нь Н О дуудлага нь О О О П П Р С С Т Т О О У У Эп Эп дуудлага нь Эп Х Х Ц Ц Ч Ч Иш Иш Ишче хатуугийн тэмдэг уи зөөлний тэмдэг э ё ё я я за өнөөдөр бүгдээрээ цагаан толгойн 35 үсгээ сурлаа. Гэрийн даалгаварт 35 үсгээ зөв бичиж, зөв дуудаж сураарай. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.